тэгээд 90 оны улсын байг хурлын анх дугаар жуулгамнаар бол Монгол улсын 4 дахь үндсэн хуулийг батлах. Одоо ийм үүрэг хүлээсэн улсын байг хурл боловсруулж ардын хурд өргөн барих ийм үүргийг улсын байг хурл яасан. Тэгээд улсын байг хурлын анх дугаар жуулгамнаар бол үндсэн хуулийн төслийг боловсруулах улсын комиссийг тэрийн Монгол улсын ерөнхийлөгч бүгдээр нь Монгол улсын ерөнхийлөгч Сонсмогийн очир батар даргалуулан тавьсан байдаг. Тэгэхээр өнөөгийн үндсэн хуулийг боловсруулах ажлыг одоо гардан зохион байгуулсан тэр улсын комиссийн бүрэлдэхүүнийг бид нэр их бага ярьдаг. Энэ хүмүүс би гүн хүндэтгэлтэй хандах ёстой байхаа гэж боддог. За үндсэн хууль батлагдаад 30 гаруй жил болж байна. 2023-24 онд 2 удаа нэмэлтийн өөрчлөлт орсон. Тэгээ олон жил ярьсан ер нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болох болгонд яригддаг байсан тийм л зүйлийг л шийдсэн л дээ. Зүгээр 19 онд нэмэлт өөрчлөлт оруулангуудаа их богино хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал нь бол жоохон шүүмжлэлтэй хандмаар. Тэгэхдээ асуудал нь бол олон жил яригдсан асуудал. Өөрөөр хэлбэл улсын их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай асуудал. Энэ бол бас дэлхийн улс орнуудтай харьцуулсан одоо судалгаанууд нэлийн байдаг. Энэ судалгааны дагуу одоо судалгааны үр дүнгийн дагуу бол энэ тоог нэмэгдүүлсэн яны би буруу биш гэж боддог. 19 онд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудал яригдсан. Тэгэхдээ нөхөө үед олонхын одоо дэмжлэг авч чадаагүй. За сонгуулийн холбогд тогтолцооны асуудал. Сонгуулийн тогтолцооны асуудлыг үндсэн хууль заагаагүй байсан. За энийг одоо үндсэн хуулиар зааж үнэндээ бол одоо улсын их хурлын 1/4 хэрэгт усаад л бараг сонгуулийн хуулийг өөрчилдөг ийм одоо юм руу явсан. Би одоо бол гайгүй болох болов уу гэж харж байна.